Сайн байцгаана үзэгчдээ дэлхийн спортын түүхэнд болсон сонирхолтой үйл явдлуудыг хүргэх болсон явдлууд нэвтрүүлэг минь эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ студид надтай хамт өсгөө. Тэгээ миний би хоёлаа та бүхэнд хүргэнэ. Тэгээ маш сонирхолтой мэдээллүүдийг та бүхэнд хүргэх учраас хамт бас байгаарай гэж хүсэж байна. За өдрийн мэнд. За өнөөдрийн сэдв юу байгаа вэ? За спортын түүхэнд болсон явдлууд гэхээр бас мэдээж маш олон сэдвүүд, маш олон одоо болсон явдлууд хүмүүсийн ингэж мэддэг хэрнээ. Бидний зорилго бол мэддэг ингэж сонсон мөртлөө яг тэр цаана юу болсныг мэдэхгүй өнгөрөөцөн зүйлүүдийг онцож ярих гэдэг байгаа тийм. Тэр өнөөдрийн сэдв юу байгаа лээ? За юу ядэн штэ. Ер нь нэг спортын одоо хөшигний ард болсон үйл явдлуудыг сонсоход бас аягүй сонирхолтой байдаг штэ. Тэгээ тэр утгаараа би нэг сэдв сонгож авсан нь болохоор NBA-ийн тоглогч нар одоо бидний одоо ер нь бол сонирхож бүгдийн л хамгийн одоо оргил лиг шүү дээ. Энэ лигийн тоглогчид бидний мэдхээр маш их хэмжээний цалин авдаг. Айгу өндөр цалин авдаг. Улам бүр л өссөөр байгаа тийм. Одоо ч өссөөр байгаа. Ирээдүйд бүр илүү өснө. Гэхдээ эдгээр тоглогч нар цодог тайсныхаа дараа санхүүгийн асуудалд орд юм байна. Тэгээд энийг бүр ингээд задлаад харах юм бол миний бүр гайхсан айгу олны юм тийм тоонууд харагдчихсэн. Тэгэхээр тэрийг хамтдаа судлал бас сонирхолтой хаа. Тэгэхээр бас нөгөө хүмүүс тэгж л бодож байгаа л та яг чиний хэлснээр те маш их олон сая долларын тэнд одоо мөнгөтэй маш олон сая долларын сурчлагын гэрээ гэдэг ч юм уу те маш их мөнгө хэрэглэдэг лиг тэрийгээ дагаа тамирчин ч гэсэн маш өндөр дүнтэй цалин авдаг те тэгэхээр тэр тамирчдын одоо бидний хардгуу буюу тэр нөгөө нэг хөрөнгө орлогын одоо дампуурсан байдлыг ярилцсан байна тийм үү. За окей. За ингэж байгаа. Би эндээс нэг мэдээлэл уншаад эхлэе. Sports Illustrated сэтгүүлээс гаргасан 2009 оны судалгаан дээр тамирчид 5 жилийн дотор зодог тайснаас хойш санхүүгийн бэрхшээлд ордог гинэ. 5 жилийн дотор. Одоо ер нь шууд дампуурж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд лигт ер нь бол за нэг үйлрэлд нэг 450-500 тоглож тоглож байгаа гэж бодъё те. Тэнгүүт бид нар л нөгөө нэг одоо лигийн томчуудыг хараад нөгөө одуудыг хараад уртудаа нөгөө нэг 10 жил, 8 жил те 10 хэдэн жил ингээл тоглож байгааг харж байгаа болохоос яг тэдгээр бүх тоглогч нарыг дунджаар наваад үзэх юм бол 4.5-аас 5 үйлрэл тоглолт юм байна. Дундаж үйлрэл нь. Хамгийн юу дунд чинь тийм нийт тоглогч нарын дундаж. Тэгэхээр зүгээр ингээ том зургаар нь харах юм бол дунджаар нэг 5 үйлрэл тоглоод тэгэнгүүтээ 5 жилийн дараа дампуурах нь шүү дээ. Ерөөсөө тэр тамирчныг замлал хаашаа 10 жил юм хаашаа тийм. Ер нь бол яг тэр мөнгө орж ирсэн, мөнгө ороод ирээд гарсан бүх хугацаанд нэг 10 жилийн дотор маань хэрвээ зөв зохион байгуулдаг бол тийм. Гэж тийм одоо юу гэдэг юм бэ? Судалгаа гарсан байна тийм. Судалгаа гарсан байт юм. Тэгээ би энэ дэр нэг сонирхолтой байдлаар ер нь NBA-д яригдж байгаа мөнгнүүдийг заримдаа бид нар нэг зүгээр нэг сая доллар яриад байдаг шүү дээ. Монгол өршөндөр бүрхаар нэг ойлгодог шүү дээ. Монголчууд ялангуяа нэг тоглогч нарын чинь минут секундээр нь гаргаж ирэнгүүтээ бүр секунд намайг одоо ингээд сууж байгаа тэдэнд орж ийн гэдэг шиг тиймэрхүү зүйлсээр зүгээр жишээ аваад сонирхолох гэсэн. Витамин нэм гэж ярьдэн шүү дээ. Лигийн хөгшин тоглогч нар. Тэрийг ер нь бол бага хэмжээнээс ер нь бол яг авдаг цалин ингээд харах юм бол 1.2-оос 3.3 сая доллар авд юм. Яг үйлрэлт. Өнөөдөр энэ үйлрэлт өнгөрсөн үйлрэлтийн хувьд гэдэг нь монголоор 4.3-аас 11.12 тэрбум төгрөг гэсэн. Ингээд сонсоход шууд амар их мөнгө өгдөгдөг тийм. Монгол мөнгөн дээр бол аяа. Тэр чинь хамгийн витамин нэмгээд хамгийн бага цалингаар тоглоод байгаа тавьж тийм цалин гэсэн үг тийм. Хөгшөнд бага цалингаар тоглож байгаа. Хоёр талт гэрээ хийдэж шүү дээ. Тийм. Two-way contract тийм. NBA-ийн яг үндсэн багтаа тоглолдог. Эсвэл G-лигийн багтаа тоглолдог ч гэдэм юм. Яг тиймэрхүү гэрээ нь болохоор 570 мянган доллар буюу 2 тэрбум гэж боддоо. Тэс чи одоо two-way contract гэдэг чи одоо бараг тоглохгүй байсан ч болдсон шүү дээ ер нь. Тийм. Энгүүтээ зарим одоо NBA-ийн фэнүүд бол танихгүй шүү дээ яг. Тийм тоглогч нар л зүгээр Монгол мөнгөөр ингээл 2 тэрбум ингээ авч байгаа. 10 өдрийн гэрээ. Хамгийн бага. Тий. Нөгөө нэг 10 өдрийн гэрээгээр аваад боломж гарвал багтаа үлддэг. Нөгөө мань хүнийг яг 10 өдөрт чи юу ч чаддаг харуулчих гэдэг. Эсвэл нөгөө нэг багууд ч юу яд штэ нөгөө бүр ростер нь бүр бэртэж гэмтээд бүр байх голонгуудаа за нэг хүн хэрэгтэй хэмжээ авчирыг гэд нэг багийг доороо суулаа гараад тэр контракт за. Тэр нь болохоор 66 мянгаас 190 мянган доллар. Оо бас өндөр юм биш үү? Тэгэхээр 237 мянгаас бараг 700 сая төгрөг. 237 саяас 700 сая төгрөг. 700 сая. Яа. 10 өдөр очижээ. Хөөе. Эсвэл сая Сэлэнг бодноос багч нь 3 сар 3 төвчтэй зарласан шүү дээ. Тэгсэн чинь Монголын төгөөгөө харьцуулахад муухай л да. Гэтэ зүгээр Монголын түүхэнд байгаагүй гэрээ гэж ярьж байна. 1.500 сая. Тэгэхэд л NBA-д очиход 10 өдрийн гэрээгээр давлаад авах нь шүү дээ. Амар байгаа шүү дээ. Үнэхээр амар юм. Тэр тамирчин тэгээд нөгөө ихвчлэн G-лиг ч юм уу Евролигээс дуудагдаж ирээд хальт одоо баг багийн ростерт нэрээ өгөөл тэгэл болчдөг те. Тэгээд заримдаа нөгөө нэг
түрүү хэлсэн шүү дээ. Багт нөгөө нэг ростер гэмтэлтэй бэртэлтэй болсон үед нөгөө нэг хэрэгтэй тоглогч авахын тулд хэвлэлтэй байрал дээр. төрдөө нэг арга зах маягаар ч юм эсвэл тухайн тоглогчийг үнэхээр шалгах гэдэг ч юм уу. Яг нэг тэр байдлаар хасаа авч байгаа гэрээнүүд байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэнгүүт саяны хэлсэн үн дүн бол яг уу хамгийн бага нь те. Тэгэнгүүт энээс дээшээ авч байгаа маш олон тоглогч нар байна. Одоо бүр ингээд телевизийн гэрээ дахиад шинэ гэрээ хийгдэж чинь эрх хүлэрлээс дахиад цалингийн зэс бүх зүйл ингээд өсөж чинь тоглогч нарын цалин өсөж чинь. Тэгэхээр өнгөрсөн түүхийг би зүгээр холбоод үзэх юм бол нөхдүүд ер нь яг ямар шалтгаанаас болоод дампуураад байгаа. Эсвэл нэг буруу зарцуулаад байгаа гэдгийг нэг хэд хэдэн шалтгаан олсон юм. Тэрийг би тайлбарлая. Эхнийх нь цагуугийн боловсролттой. Тэр бол номер 1 л. Номер 1. Боловсрол бол ер нь бол номер 1 байгаа тийм. Ихэнх тоглогч нар коллежид 1-2 жил тоглоод NBA төрөөгдөг. Ихэнх том тоглогчд. Том тоглогч нар тийм. Яг нь бусад тоглогч нар яг ингээд 4 жил тоглож байгаа тоглогч нар цөөхөн шүү. Цөөхөн. 4 жил тоглоод ороод од болсон тоглогч их цөөхөн. 4 жил тоглоод NBA-д ороход хөрөнд орчдөг шүү дээ. Тэгэхээр ер нь бол цөөхөн. Нэг дандаа 1 юм 2 жил ингээд явсан байдаг. Тэгсэн чинь нэг жишээ нь Антони Walker гэж. Тий. Майамид байсан. Тий, авраг авсан. NBA-д 13 үйлээр тоглосон. 13 үйлээр тоглохдоо $110 сая олсон юм. Бүх одоо тэр 13 үйлээр та 2 жилийн дараа дампуурлаа зарласан. 2 жилийн дараа юу? 2 жилийн дараа. Юу өсөх юм бэ? Тэгээ маань хүн ингэж байгаа байхгүй юу? Надад 30 найз байсан. Би бүгдийг тийчээдэг байсан. Энд ч нэг бас яг чиний хэлсэн санаатай зөвлөд нөгөө боловсрол буюу нэг бас энэ нийгмийн нэг өссөн орчин бас шууд нөлөөлөд байна те. Одоо хамгийн том жишээж одоо Аалан Айверсон байна шүү те. Айверсон ч өөрөө дампуурлаа зарласан шүү те. Тэгэхэд ямар шалтгаанаар дампуурлаа зарласан гэж Айверсон ч өөрөө баг 10 хэдэн одоо найзууд ах дүүнэрээ дагуулж гэр бүлээр нь дагуулж явдаг гэсэн. Тоот болгон тэр те. Шоодог байсан. Тэр хоол мөнгө те буудал муул гэл бүгдийн дагалдаж масар их зардал явж байгаа ш. Тэгээд дампуурлаа зарсан дэжлэн жишээ те. Тийм. Гэхдээ Айверсны хувьд болохоор мань хүн яг дампуурлаа зарлаад эргээд сэргсэн яг тэрийг нь болохоор дараагийн нэг хэсгээр ярина. За дараагийн жишээг нь би өөрөө бодоод хэлчихв. Юу бах? Буруу хөрөнгө оруулалтууд байна уу? Тийм, буруу хөрөнгө оруулалтууд гэдэг жишээн дээр бол маш олон жишээ байна л та тийм. Энэ нөгөө тамирч буруу хөрөнгө оруулалт саний босролтой ч бас шууд холбоотой л да буруу хөрөнгө оруулалт ч. Тамирчид яг ингээд олон сая долларын гэрээ их үед мэдээж нөгөө нэг менежер авдаг тий. Одоо менежер ч юм уу одоо ингээд санхүүгийн туслах ч юм уу тий. Одоо манайхлаар бол одоо нэгтлэн бодог ч юм уу шин тий. Санхүүгийн зөвлөх. Тий, санхүүгийн зөвлөх тий. Тэнгүүд маш олон нөгөө нэг компаниудаас санал ирдэг, хөрөнгө оруулалтууд ирдэг, одоо юунууд ирдэг. Энэ жишээс болоод бас маш олон тоглогч нар дампуурсан байдаг. Өөртөө хувийн ресторанаа нээж үздэг тий. Одоо хамгийн том жишээ ч одоо Шак байна шүү дээ. Шак маш олон бизнес хийгээд нэг нь амжилттай болсон гэж өөрөө ярьдэн шүү дээ. Би ороогүй бизнес гэж надад баг байхгүй. Би баг автогаалхын газар хүртэл ажиллах санал надад ирсэн. Тэрийг аваад тэгээ маш олон бизнес дампуураад миний эцэг цөөхөн бизнес амжилттай явсан гэд. Тэгэхээр дээрээс буруу хөрөнгө оруулалтууд мөнгөө бас нөгөө нэг захиран зарцуулахыг бас зөв хандааг болохоос дампуурлалт очдог гэж магадгүй. Тийм шүү дээ. Тэр чинь гэтээ бас юу юм бэл шүү дээ. Бас энэ ийм скам. Скам байна. Тийм. Ялангуяа нөгөө нэг их мөнгө яригдж байгаа учраас тэр нөгөө нэг тоглогч нар дээр ирж байгаа лойрууд бас аяг их байдаг. Тэгэхээр нөгөө нэг саяны чиний хэлдгээр нөгөө буруу хөрөнгө оруулалтууд гэсэн нөгөө нэг заримдаа нэг талаараа бас лойрлоо шилждэг юм байна л да. Тэгээд бодоод үзэхээр бас аяг хэцүү байгаа ч тийм. Одоо сүүлийн жишээ чинь Шаксаа хэлсэндээ бас хэд хэдэн би тоглож байгаа л да нөгөө хөрөнгө оруулалтаа буруу игээд тэгээ гол нь эн чинь нөгөө маш урт шүүх хурал мурал гэдээ яваад ирэнгүүт маш урт хугацааг авчдаг. Тэгэхээр өөртөөх нь нөгөө нэг тоглосон жилийн өмнөөс нь болоод тэр урт хугацааны шүүх хурлын дараа гарч ирэхдээ дампуурлаа зарсан тохиолдол бас байдаг. Мөнгөтэй болох нэг хэцүү. Мөнгөтэй босоо хоноо бас мөнгөө нэг өрөх нэг хэцүү байгаа тийм. Тэгээд юу юм бэ? Гэр бүл найз нөхдийн дарамт. Тэр ч одоо зөвхөн сагсжилтгүй бүхэл нийгмийн хүрээнд л байгаа юм л да тий. Мөнгөтэй болоод ингээ зөөлөө өгөргээд байхгүй тий. Хинэ гэдэг. Тэгээд юу юм бэ? Эмбэд ормогч 5 хүн тэжээдэг байсан бол тэр 5 чинь 50 болж урж игддэг гинэ. Гэдгийг нь ерөн зүгээр л бүр ингээл 10 дахин нэмэгддэг. Ерөн зүгээр чамд ингээл очоо наалтчихдаг. Уус тэгэл баг л та. Тэг чи ингээл өвөө манус амьдрал гэсэн гардаг ч заримдаа ингээл нэг гайгүй явж байгаа нэг нэл ер нь манай монголчууд чинь наалж хандлагатай байдаг ч нэг нутгийн ах нь гайгүй явж байгаа. Зах дээр ах дээр очиж очилчихдаг. Надаас зээсэн мөнгө өгөөгүй гэж плей таймд явчихлаа. Тэр ч юм уу ха тий. Тэгээд Андре Игвадалч гэсэн яг энэ дээр яг ярьж байгаа байхгүй.
Одоогийн жишээ ч гэсэн байгаа. Яг мань хүн бол бас яг энэ санхүүгийн нөхцөлөд айгүй өстой үгээ хэлжсэн л юм бэл. Одоо болохоор бас айгүй мундаг хөрөнгө оруулагч гэдэг ингээд явдсан байлээ. Тэгээд түрүүний жишээнүүд дээр бас нэг юм хэлэхэд 3 дахь зүйл нь үрэлгээ хэрэглээ. Тэр ойлгомжтой. Тансаг одоо манайхнаар бол нэг тансаг хэрэглээ гэдэг байгаа шүү дээ. Үнэтэй хаус орд, үнэтэй машин, үнэтэй хоол, үнэтэй. Тэгэд энэ ийм яриад байхгүй байдаг байхгүй ч гэж угаасаа байгаа л да. Энэ хүмүүс чинь чи нөгөө сая 2 жилийн дараа зодог тайлаад дампуурсан гэд хэллээ шүү дээ. Энэ амьдралаас гарч чаддаг юм байна. Зүгээр амар энгийн жишээ шүү дээ. Нөгөө PlayStation буудалтаа авч тоглосноо явахтаа орхио явчихдаг. Тэгсэн чи яанаас авсан ч дээ. Гайхаад энэ юу үлдээ бид нар ч баг буудалд орох болгонд одыг л аваад үлдээ. Шинийг авуулдаа шүү дээ. Тэгээд тэгэхээр нөгөө буудлын одоо ажилчдад ч гэсэн ингээд гайхдаг байсан байхгүй тий. За их том жишээнүүд орж ирж байна. Хамгийн сүүлийн үеийн жишээг бол одоо жам ороод шүү дээ. Хэдэн сая доллар үлээ тайчгч өгөн цацаад өгцөн. Джеймс Хардан байна. Хэдэн сая доллар үлээ бас шоудад явцдаг тий. Шакин гэсэн анхны цайлангаар 2 Bentley авсан юм байна. Тий. Аавд алуулсан гэсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь бол маньны толгойд орсон юм шиг байгаа. Нэг аавын өвч бас өөртөө ёг гэл ордон штэ. Яг тэрэн шиг л орсон юм бэл. Тэгээд Gilbert Arenas штэ. Arenas чинь тухайн үед бас айгу өндөр цалинтай тоглогч юм. Тийм штэ. Wizards од байлаа штэ. Чи Google-д үзээрэй заяа. Arenas-ийн гэрт нь 60,000 долларын зүгээр загсны аквариум байдаг. Тухайн үеийн 60,000 2000 оны 60,000 доллар гэдэг. Хэдэн сая их юм бэ? Одоогоор зүгээр бодож үзэхэд баг 200 сая байх хэрэгтэй. Тийм шүү дээ. Мөнгөний ханш бодвол чи бүр амар явж өгнө л дээ тий. Тэгэхээр зүгээр тийм аквариум байж идэг нэс. Амар том заяа. Тэгээ тэрэнд нь ингээд жижиг сажиг юм нэг аквариум байж идэг заяа. Нэг тим юм хүртэл мань нөхөр ингээд мөнгө өөрчсөн. Тэгэхээр чи амар үрлэгэн байгаа шүү дээ. Тий, ер нь бол энэ үрлэгэн юу бол угаасаа бүх тоглогч нар хэлдэг л дээ. Ялангуяа нөгөө одоо яг гараанд гардгуу ч юм уу нөгөө нэг одоо 13 4 гэж хэлжтэй 10 хоног гэрээ хийсэн тоглогч нар энэ түүхийг их ярьдаг. Тэ бид нар ингээд багаар явж байгаа тим ресторанд ороход одоо тоглогч нарын зэрэглэл гэж байна л да тий. Нөгөө нэг өндөр цалин авч байгаа тамирчид нь арай нэг үнэтэй ресторанд ороод дундууд нэг яадаг. Бүр очоод сууж байгаа ширээн хүртэл ширээн дээр захиалж байгаа юунууд нь хүртэл ондоо суудаг гэж байгаа байхгүй. Коуч нэг тусдаа тий. Одоо тоглогчд нэг тусдаа тий. Одоо том жишээ чинь гэвэл хэн бэ штэ. Попович ба штэ. Попович хэзээ ч тийм үнэтэй ресторанд ордог гинэ. Тэгээ Попович очоод яхаар нэг тэр ч одоо олон жил тасалчихсан байгаа штэ. Хот болгонд ордог нэг ресторан те. А тэндээ яг очоод тэр нөгөө нэг хоолоо идчихэл гараа явдаг. Тэр нь тийм үнэтэй биш. Тэгээ тэр өөрийнхөө соёлыг тамирчдаа суулгаад өгсөн. Тэнгүүд спортын тоглогчид Попи ордог тэр газрууд нь те хямдхан тийм за одоо хямдхан гэж шин те үн боломжийн те тийм газрууд нь ороод яг тэр дуртай хоолоо авч итэл тэр соёлын цуудаж учраас одоо Сантоны спортын тоглогчдын хувьд тийм нөгөө нэг ямар нэгэн одоо үрлэгэн юм уу эсвэл энэ тэнд шаавцсан гэдэг ч юм уу тиймэрхүү хэвлэл мэдээлэлээр гарах юмнууд их бага байт юм шиг байна. Түрүү ярьжсэн шүү дээ. Scam-ууд гэдэг. Тий. Scam одоо лөөр заллам эхлэлтэнд өртсөн тохиолдлууд бас маш их байт юм. Айгүй их байт. Тэгээ одоо энэ дэр ингэ байж байгаа. Scottie Pippen санхүүгийн зөвлөхөөсөө болоод 20 сая доллар алдсан. Пөө 20 сая. Тий. Нэг юм хэлгөө. Chicago Bulls-тэй урт хугацааны гэрээ байгуулсан шүү дээ. За 7 жилийн 17 сая болчихсон гэдэг. Яг ид үйтэй шүү дээ. Тэгсэн чинь Bulls нөгөө нэг урт хугацааны гэрээгээр ер нь бол одоо Scottie Pippen-ийг яг аваад үлдсэн шүү дээ. Тэгээ тэр бол яг Мануны түүхэнд бас маш буруу шийдвэрүүд хийх гэж өөрөө ярьдэн шүү дээ. Одоо ер нь Ман нөхөрч бас тийм өнгөтэй юм биш шүү дээ. Тийм шүү дээ. Scottie Pippen гэд ярьсан чинь шууд нөгөө жишээ нь орж ирж байна л да. Scottie Pippen энэ лөөрөөдөөс гадна өөрөө маш санхүүгийн босрлог хүн байсан тий. Угаасаа бүгд л мэдж байгаа ямар амар шоуч те ямар амар тийм задгаа хэрэглээтэй өөрөө ч гэсэн олон нийт ямар тийм задгаа харагддаг. Албан ёсоор зодог тайлаагүй мөртлөө 2015 онд ямар ч байсан тийм нөгөө юу өөрийнхөө үндсэн одоо хөрөнгөө бүгдийг алдсан гэдэг. Үндсэн хөрөнгөө. Тэгэд 15-наас хойш ер нь одоо хүртэл баг одоо энэ чинь сурчлагаа те нөгөө өөрийнхөө би одоо нүүр царайгаараа л мөнгө олж авч байгаа. Тэгээ хамгийн том жишээ нь гэвэл энд бас амар том жишээ юм биш үү. Энэ хүүхдүүд нөгөө нэг гарууд хүүхдтэй олчоод салаад салангууд нөгөө ихнэрүүд нь ч шүүхт өчтдөг. Шүүхт өгөнгүүд чи хүүхдэд тэжээгээд нөгөө нэг юу хэлчихдэг тэтгэмж. Тэр тэтгэмжт амар хөнгөлттэй юм л шүү дээ. Заримдаа нөхдүүд чинь тэтгэмжээ өгч чадахгүй болоод тэгээд дампуурдаг шүү дээ. Scottie Pippen чинь тэгж тэр хүүхдийн маш олон хүүхдүүдэд тэтгэмжгээд байсан чинь 2012 он гэхэд баг сая гаруй доллар зүгээр хүүхдүүдтэй өгсөн байна гэж байна шүү дээ. Хүүхдүүд гэдэг шүү. Тэгэхээр бас тэр бас нэг бас
Тэгээ боловсролтой оргоод ирээд юунд орхоо. үгүй тэр чинь бас л сахилга бат сууллаа шүү. Тий. Одоо ч гэсэн энэ жишээ явсаар байгаа шүү дээ. Энтони Эдвардс гээл те. Бас нэг хэсэг яригдсан те. Блэк Гриффин гээл бас нэг хэсэг яригдсан. Тэгэхээр зүгээр ингээд яг саний Скотт Пипний жишээн дээр авч үзэхэд мань хүний боловсрал дотоон л бас тохойд харагдчих. Яагаад багтаага тийм урт хугацаанд тийм мөнгөөр гэрээсэн те. Тэр чинь лигийн баг топ 10 тоглогч нэг юм шүү дээ тийм үстэй. Гэтэ Скотт Пипний гэдэг ярихаар тэр нөгөө нэг баримт кинон дээр нэг гардаг л та. Тэр өөрөө угаасаа босрол байхгүй. Ер нь бол нөгөө нэг манайхаар нэг өдрийн хаан гэх тийм амьдралыг хүсдэг юм байсан юм бэл. Багада юу ч өөрт нь байхгүйс учраас гинт ингээд бүх юмтай болоод ирдэг учраас өөрөө төрсэн хилдэг л байсан нөгөө нэг би энэ дэр тэр өдөр надад ялгах ч юм хамаагүй. Гэтэ би гараад тэндээ хамгийн сайнаар ихчигээд тэгээ болж ивэл би тэрийгэ тарчаад хаашаа явах нь ч гэсэн хинч над хинч хамаагүй. Би зөвхөн тэр өдөр л өөртөө хамгийн сайхан таашаалыг авахыг мэдрэх гэж амьдэрдэг байсан ярьсан хэрэг бас тэр хүний бас нэг өөр ертөнц гэх юм аа. Өөр өнцгөөс хараад байгаа байхгүй те. Хэцүү ч юм аа. Тэгээ 20 сая ингээ алдсан гэхээр чинь бүр ингээд 7 жилийн баг хөдөлмөр ингээд хийсэн юм аа. Гэж 7 жил өнгөө сагссан. Өнгөө тоглосон юм шиг. Харин тий. Тэгээд энэ олон одоо саяны дурч соёлууд бараг ингээд 5 6 жишээ дурчлаа шүү дээ. Энэ олон шалтгаануудаас болоод 1986 оноос хойш Rookie Transition програм гэж NBA хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Боёо одоо лигт шинээр хэлж орж байгаа тоглогч нарт сургалт орж байгаа. Санхүүгийн. Үгүй санхүүгийн нэг нь. Зөв 5 төрлийн сургалт. Тэр 5 төрлийн сургалтаар дамжуулаад тэр хүнийг ер нь бол одоо лигт бэлдээд байгаа байхгүй. Яг мэрэгжлийн одоо энэ ч нэг сагсан бөмбөгч гэдгийн өмнө мэрэгжлийн гэж орж байгаа шүү дээ. Мэрэгжлийн гэдэг нь бүх зүйл төр чинь мэрэгжлийн. Professional үү те. Гэдэг талаас нь авч үзэж байгаа нэг хэд хэдэн хичээл орж байгаа юм. Санхүүгийн боловсрол. Сэтгэл зүйн дэмжлэг. Нийгмийн хариуцлага. Хувь амьдралын одоо хувийн амьдрал яаж авч бол тэгээд мэрэгжлийн ёс зүй гэсэн юм. Ямар гоё юм. Наадаж өстой сонсоогүй юм биш. Одоо хүртэл гэж орж байгаа. Одоо хүртэл явж байгаа. Энэ би өөрөө юу яагаад байна л да тий. Ямар амар би надад сонсож ямар гоё. Би өөрийнх нь нүүр царайг MB гэдэг чинь өөрөө нэг том брэнд байгаад шүү дээ. Тэр брэндээ одоо тэр сурчлах хүмүүсийг анханаас нь зөв ингээ олон нийтэд одоо боيو дэлхийд зөв ингэж менежментээр сурчлахыг үзэж уцаар тэр хүмүүс анханаас нь сургалт орж ирдэ тий. Ер нь бол ирээдүйдээ хөрөнгө оруулаад байгаа гэсэн үг байхгүй. MB нь өөрөө MB гэдгийг нь байгуулах чинь ирээдүйдээ өөрөө хөрөнгө оруулаад эдгээр тоглогчдыг бэлж. Яг тэгэхээр энэ тоглогчд нь өөрсдийнх нь ирээдүй учраас тий. Бүтээгдэхүүнчдийн нэг талаараа одоо мөнгө олж байгаа бол бас гол хэрэгслүүдийн нэг шүү дээ. Тийм утгаараа тэгдэм юм. Тэгэнгүүт энийг зүгээр би задлаад уншаад өгье. Санхүүгийн боловсрол дотор нь орлогоо удирдах те хөрөнгө оруулалт. Тэгээ татварын асуудлууд дээр яах юм. Сэтгэл зүйн дэмжлэг гэдэг те. Сэтгэл санааны эрүүл мэнд. Тэгээ дарамттай нөхцөл байдал нөө сэтгэл зүй докторгүй үед чи яах вэ? Чамд ийм нөхцөл байдал тулгарвал чи яах вэ гэлтэй. Тэгээд нийгэмд идэвхтэй оролцох. Одоо нөгөө нэг сайн үйлсээ аяа те. Тэгээд шудраг гашны асуудлыг ойлгох гэж байгаа байхгүй. Энэ дэр чи яг Америкт бас айгүй шудраг ханддаг шүү дээ. Тэгээд гэр бүл найз нөхөд хэвлэл мэдээлэлтэй харилцах ур чадвар гэж байгаа. Вау. Тэгэхээр чи гэр бүлтэйгээ найз нөхдөйг яаж харилцах юм? Чи одоо нийгэмтэй олон нийтэд яаж харагдах тэрийг анханасаа зөв тодорхойлох тэр үнэтэй сургалтад нь арах юм байна те. Тэгээд татхан мэрэгжлийн ёс зүй гэдэг нь багийн соёл, дасгалжуулагчтай харилцах, тэгээд тоглолтын дүрм журам. Тэгэхээр яг энэ 5 бол яг оролцохдоо нэг ийм 4 өдрийн сургалт байт юм байна. Энэ руки тоглолч зөвхөн орд юм болоо эсвэл нөгөө нэг одоо руки биш байжгаад NBA-д ороод ирдэг тоглолч шүү дээ. Одоо олон сарч юм андрафттаар орж ирж байгаа. Тэр тоглолчроос орд юм болов. Энэ бол зүгээр миний харснаар бол драфтын тоглолч нар. Яг тухайн жил орж байгаа шинэ тоглогч нар. Яг драфтаар угаасаа шинээр орж байгаа ч угаасаа ирээдүйн лигийн нүр царай болох тодорхой гэдэг утгаараа тэгдэг шиг тийм. Тэгэнгүүт нөгөө нэг LeBron, Iggy, CP гэдэг ч юм уу ийм тоглогч нар ер нь яг очиод эсвэл өөр зүгээр яг өмнөх 2 3 жилийн тоглогч нар бас айгүй хэр ирдэг юм бэ л дээ. Надад нэг асуулт байна л да. Цааш явахаас өмнө асууя. Саяны нэг хідэн юунууд байгаа шүү дээ. Асуудлууд байгаа шүү дээ. Санхүүгийн асуудлууд. Нэг 5 6 хойлоо ярьлаа. За хөршин дээр аваад үзье хоёлаа. Монголын хөршин дээр. Тий. Монгол одоо цалингийн зэс за цалингийн зэс угаасаа байхгүй тоглогч нарын цалин бол өсөж байна. Ер нь бол нэлээд дээш явах хандлагатай байна. Ингийн одоо нэг дундаж одоо ажиллаж байгаа хүнээс л хамаагүй үгээс илүү харуулж байгаа шүү дээ. Тэгээд авахар босноос гадна бас зарлаад эхэлж байгаа юм тий. Ингээд тэдийг авч нийт тэр нь бас бид нар тэнийг ярихад бас нөлөөлөд байгаа шиг юм. Тэнгүүт энэ шалтгаанууд Монгол тоглогч нарт ер нь хэрэг хэр харагддаг бол анзаарагддаг бол. Яг нөгөө нэг санхүүгийн
боловсрал ярих гэдэг юм л да тий. Саяны 5 шалтгаан ч уусаа тавуулаа л ер нь бол аюулж. Хамгийн одоо ойрхон нь бол ер нь бол санхүүгийн боловсрал буюу тэр үргэлгэн байдал тий. Тэд нар л харагдах бах та. Түүнээс тэр манайхан ч бас тийм хит тансаглалын хэрэглэн мөрөл бол гайг бах уу. Тэр нөгөө хүүхд мөхөд итгэж үтгэж л хайгаа билгүүд тий. Тэр бол гайг тий. Тэгэхээр ер нь бол байгаа бах тий. Тий. Ирээдүйд бүр илүү гарч магадгүй. Одоохондоо л арай гайг бах. Тий. Гэж бол би бол бодоо тий. Тэгээд зүгээр энэ юу яаж байгаа штэ NBA-ийн тоглогч нар гоё ингээл хөрөнгө оруулалт шүү дээ. Энд хөрөнгө оруулаад санхүүгийн зөвлөгтэй болол. Тэгэл манай монголчууд монгол тоглогч нар ер нь яванда гоё ингээл хөрөнгө оруулагч болол ингээл бизнесмен болол явах бас эрхэл байлгүй дээ. Бас бизнесмен болоо явж байгаа хүмүүс ч бас зөндөө байдаг. Зөндөө. Одоо хамгийн том жишээ гэхэд манай Монголын сагсан бөмбөгийн хамгийн том багуудын нэг хасуулгуудын тоглогч Батушны биелгүүн тий. Гай Монгол сан гайд юмч сэргэлэн нар ч одоо ингээ багийнхаа хувьцаа хэмсэд энэ чинь бас нэг юм зөв юу ороод байгаа байхгүй систем рүү. Тэгэхээр нэг тийм багийн хувьцаа эзэмшиж чинь тэр чинь бас нэг бас тусдаа нэг бизнес явуулж чинь тий. Тэгэхээр тэр залуу одоо ийм тоглогч нь одоо гарч ирэх цаг нь уусаа болцсон ч гэсэн угаасаа болчлоо тий. Тэнгүүд залуу тамирчид нь одоо тэр одоо чиний хэлдэгтэй том тамирчны менторудаас суралцаад тиймэрхүү зүйлүүдийг сураад анханасаа гоё зүг голдролоороо явуучвал гайг бах уу. Үүнтэй адилхан NBA-д хамгийн өндөр одоо хөрөнгө оруулалтаараа тэргүүлдэг үлгэрч болдог нэг би хэдэн тамирчныг дуртай заяа. Леброн байна уу? Мэдээж. Харин Леброн бол Тэр бол мэдээж. Леброн ч одоо юу гэдэг те Nike хувьцаа эзэмшиж байгаа, Ливерпулийн ингээд маш бага хувьцаа эзэмшиж байгаа те Blaze Pizza тэгээ медиа нэг ямар нэг өөрөө виски өөрөө нэрийн юу гэдэг. Леброны холбогд дийлдэг. Баг пицца гарах нь болох гэсэн. Өөрөө угаасаа тэгээд тэр болон болцсон шүү дээ те. Дараа нь болохоор Иги орд юм байна. Андре Годала. Coinbase, Zoom зэрэг технологийн хөрөнгө оруулалтууд дээр хөрөнгө оруулалт юм байна. Тэгэхээр мань хүний толгой бол сайн ажиллаж байгаа шүү дээ. IT бол ирээдүйд дэш явна гэл те. За дараа нь Shaq гэдэг юм. Тийм, Shaq бол амар л та. Тийм, Shaq ч угаасаа яригдсан шүү дээ. Нөгөө хүнсний одоо нөгөө нэг франчайз сүлжээ ресторанууд бүрийн газрууд мадрууд 50-аас бараг 50 60 50-аас дэшегээ тийм юунуудтай гинэ. Газрууд бизнестэй гинэ. Тэгээ Reebok-ийн бас удирдлагатай байдаг гэж шүү. Бизнес нэг Shaq ороогүй бизнес бараг үлдээг. Тэгээ тэднийхээ үлдсэн надтай байдчихл юм байна л да тий. Тэгээд зүгээр сүүлд нэг дөрт тоглогч болохоор KD. Оо, KD бол бас мундаг хөрөнгө оруулагч гэж шүү. Угаасаа авж байгаа цалингийн хувьд ч гэсэн лигийн эхний бараг 5-д ороод явж идэг тоглогчтой эхний 5 байна уу 10 байна та. Тэгээд спорт медиаг ч юм уу тиймэрхүү зүйлсүүд дээр хөрөнгө оруулалт ихтэй байт юм. Саяны ярьсан юмнуудыг анзаарж байгаа л үзэгчтэй. Ер нь NBA ингээд дампуурлаа зарласан ч юм уу санхүүгийн хүнд байдалд орсон эсвэл тансаг хэрэглээтэй те энэ тоглогчдор зөвхөн Америк тоглогчтой байгаа. Олон улсын буюу Европын. За тэр тундаа бүр Африкаас төрсэн тамирчид ямар нэг асуудалд ордог те. Ховор те. Ховор. Өнөөдрийн сэдв бол NBA тоглогчдын санхүүгийн асуудал байлаа. Тэгээд үзэгчдэд ч гэсэн жоохон ч гэсэн бас сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээд гих мэтчлэн өсгөө ит хоёр 7 хоног бүр спортын төвхөнд зөвхөн сакс гэхгүй зөвхөн NBA гэхгүйгээр спортын төвхөнд болж гоё сонирхолтой мэдээллүүдийг хүргээд явнаа. Магадгүй заримдаа Остын талаар байж болно. Магадгүй заримдаа сонирхолтой нэг жоохон одоо хов живний талаар байж болно. Заримдаа бүр гайхамшигт мираклууд байж болно те. Яг юм. Тийм болохоор та бүхэн битээштэй 7 хоног бүр хамтгаараа. Тэгээ та бүхэн бас манай өмнөх дугааруудыг үзвэл манай M Sports-ийн YouTube сувгаар ороо те. Бос явдал зэгснээс бас манай дугааруудыг өмнөх дугааруудыг үзэх боломжтой. Тэгээ сэтгэлдээ та бүхэн бас доор комментэд бичих боломжтой шүү. Гол нь ямар сэдвээр бас яриулмаар байгаа бас биччихвэл бас сонирхолтой. Бид нэрээс судлаад тэр талаар танд гой сонирхолтой ярих хичээх болно. За ингээд дараагийн дугаараас илүү гой сонирхолтой сэдвүүдээр эргээд уулзцаая.